За тэгээд одоо Монгол улсын засгийн газар нэм усрын учрлын толгойлж байгаа засгийн газар 100 хоногийн дотор монголчуудын 17 жилийн турш ярьсан алдааг зассан ажлыг хийж чадлаа. Энэний одоо нэг ажлын хэсэг болох менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд улс орондоо 2.2 тэрбум Америк долларын хэмнэлт хийж 1.5 тэрбум долларын өгөөжийг авчирсан хилцэл хийснээрээ одоо үеийн үед бахарч явнаа. Энэ ажлыг бол одоо хийхэд бас амар байгаагүй. Манай засгийн газар өдөр шөнөгүй ажилласан. Мэд сайхан сайд бид одоо бүгдээрээ багаараа манай шилдэг тэргүүний залуучууд бүгдээрээ үндэсний дотоодын мэргэжилтнүүд ажиллаж энэ ажлуудыг хийсэн. Сүүлд хийсэн Мэд сайхан сайдын одоо ахалсан ажлын хэсгийн үр дүнгээр бид бас 6.2 тэрбум доллар буюу нийт дүнгээрээ одоо хоёр ажлын хэсгийн хүрээнд 30 их найдын зардлыг бид бууруулж чадсан гэсэн үг. Энэ бол эх орондоо хийж байгаа эх оронч үйлдэл. Монгол улсын засгийн газар ямар ч үүрэг амлалт Rio Tinto компани өмнө аваагүй. Цаг хугацаа том богинохон хугацаанд энийг харуулна. Онтроогоор бэлэг барьсан зүйл үгүй. Онтро бол тусдаа шинэ хөрөнгө оруулалтын гэрээ явна. Одоогийн 2009 онд байгуулагдсан энэ маш алдагдaltaй гэрээнд алдаа оноо ихтэй энэ гэрээнд суурилж хийгдэхгүй. Энийг хариуцлагатайгаар мэдэгдээ. Нэг зүйлийг би дашрамд нэмж хэлье. 2009 онд байгуулагдсан энэ оюу толгойн гэрээг хийхэд манай өнөөдөр хэвлэлийн байгуур хийгээд ард түмэндээ хайртайгаа зарлаад байгаа одоо манай дээр үеийнхний одоо төлөөлөл болсон алтан уяггүй маань засгийн газрынхан шадар сайд байсан юм бил. Тэр засгийн газраар энэ оюу толгойн гэрээ 5 удаа орсон юм байна л. Оюу толгойн энэ гэрээг байгуулахын тулд 68% гинтийн ашигын татварыг 5% буулгаж исэн юм билээ энэ хүмүүс. Энэ алдаагийн чинь хойч үе залуучууд бид үндэсний мэргэжилтнүүд зассны төлөө хорсож байгаа бол хэн их оронч вэ? Энийг бас бодох ёстой шүү. Энэ их оронч вэ? Тоо худлаа ярьдаггүй. Мэд сайхан сайдын ахалсан ажлын хэсэг бид хамтдаа 2.5 суур нэгж буюу 2.5 пунктээр энэ хүүг бууруулж чадсан. Энэ 6.2 тэрбум долларын зардлыг эх орондоо бид авчирч чадсан. Энийг 3 жил тутам бид нар засна. Тэр хүмүүс бол 7 жил тутам засгаар хийсэн байсан. Эхний 7 жилийн ашиглалгүй өнгөрөөсөн байсан. Бид улс төр саяхан шинэ орж ирсэн залууч. Бид нар эх орондоо хайртай. Янз янзын холбоо хамаарал ярих гэдэг бол ярий, үзий хийдүүлээ. Харъя. Тийм байхгүй биднэрт. Бид улс төрд ил тол нээлттэй явна. Ямарваа нэг байдлаар онтроо дээр хэлэлцээ хийгдээд явах дээрээ тул Монголын ард түмэндээ нээлттэй хэлэлцүүлнэ. Монголын парламентаар оруулна. Бүгднгээр нь шүүлгэж яриулна. Ингээд өмнө 2009 онд хийсэн энэ одоо олон алдаа дутагдaltaй гэрээний сул талтай харьцуулж олон нийтэд харуулна. Хэрвээ хийхээр бол ингэхдээ Монголын ард түмэн баялагийнхаа эзний хувьд дийлэн хувийг хүртэх ийм гэрээний төслийг хийж чадахгүй бол энэ гэрээг явуулах албагүй. Бид ийм үүрэг хүлээгээгүй. Англи дээр тавьчихсан байгаа тэр мэдээллийг үзээрэй. Онтрогийн асуудал ахиц гарнаа л гэсэн байгаа болохоос өөр юу ч байхгүй. Монгол улсын ерөнхий сайдч тэр Монгол улсын засгийн газар холбогдох сайд бид нэр зөвхөн хэлэлцээр эхлээд үзье. Саналыг чинь сонсъё. Өөр юу ч байхгүй. Ямар ч амлалт өгөөгүй. Богинохон хугацааны дараа яг энэ мэдээллийг урдаас барьж байгаа та нар шүүгээд хараарай гэж та бүгдээсээ хүсье. Ирэх жил 2027 онд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул болно. Ерөнхийлөгчийн сонгуул санаатаа одоо ахмадууд маань их янз янзын зүйлд их тийм увайгүй л гий да. Тоо баримттай ярьж чадахгүй хардсан гүтгсэн ийм юмнуудыг хийж явах шиг байна. Насаа бодох хэрэгтэй, намбаа бодох хэрэгтэй. Монгол улсын эдийн засаг 17.6% өсөж явахад ийм популизм хийж ягаад хасах нэг рүү оруулж исэн туршлагаа битээ давтаарай гэж одоо алтан уяг байгаасаа хүсье. Өндөр настай хүнээсээ хүсье гэж одоо хүсье. Ягаад вэ гэвэл Монголын ирээдүй гэрэл гэгээтэй амьдарч монголчууд өөдөө дээшээ явхад та нөхдийн увайгүй улс төр маш их гай болсон байдгийг шүү гэдгийг дахин сануулъя. Энэ чи ийм юм. Анх энэ лицензийг BHP Billiton гэдэг компани оюу толгойн бүлэг ордынхын хэмжээнд аваад судалгаа шинжилгээ хийгээд одоо геологийн хувьд бол ашиггүй байна гэж үзээд Монгол улсад буцааж өгсөн байдаг. Буцааж өгснөхийн дараа 1997 онд бах Монгол газар гэдэг компани авсан байдгийг. Ашиг малмлын газраас. Энийхээ дараа 2 жилийн дараа Ontario хувьцаат компани гэж Канадын хөрөнгө оруулалттай Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр бах листэд одоо нээлттэй компанид зарсан байдаг. Одоо тэндээ байгаа эзэмшлэн.
Алтгүйгийг одоо та сайн хөгсөн хүн гэж хэлсэн шүү дээ. Ингэж хүнийг доромжиж байна. Миний сурч байсан газраар намайг хулгаач гэж доромжилж байгаа бол Монголын эдийн засгийн алуурчныг одоо өөрийнхөө цаг үед амьдраач гэж хүсэх нь миний бас эрх. Одоо оюу толгой төсөл дээр байна шүү дээ. Хоёр асуудал үлдчихэд байгаа юм. Нэгдүгээрт бол арбитрийн маргаантай холбоотой асуудал. Энэ олон асуудал байгааг нэг нэгээр нь шийдээд яваад байна шүү дээ. Тэгэхээр Монгол улстай хэрэгтэй ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, ард иргэд, төрийн бус байгууллагууд, олон нийт, Монгол улсын их хурал, засгийн газар, үндэсний аюулгүй байдлын зөвлөл ерөнхийлөгчтэйгээ хамтарч байгаад бид амжилт гаргалаа. Бодит амжилт юм. Дэлхийн одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энийг бол Монголын засгийн газрын гаргаж байгаа амжилт гэж дүгнэж байгаа. Эдийн засаг мэддэг сөрөг хүчний гишүүд ч энийг амжилт гэж үзэж байгаа. Амжилтыг амжилт гэдээ явчих. Алдааг бас алдаа гэдээ явчих. 2009 онд Алтан уяггүйг Шадарсаа дээр ажиллаж байхад үедээ 5 удаа энэ гэрээг нь хилцчихсэн засгийн газар алдаатай гэрээ хийсэн үү? Хийсэн. Энэний үр дүнг бид засч гин үү? Засч гин. Үе үеийн засгийн газар засаад явах ёстой юу? Ёстой. Тэгэхээр хэдүүлээ бас нэг шудраг тодорхойл байчмаар байгаа юм, тийм ээ. Тэгэхээр энэ арбитртай холбоотой маргааныг ахалж одоо хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайхны ажлын хэсэг явж гин. Дараачийн ажил нь тэнд яваа, хийгдэнэ. Дахиад одоо энэ онтройтой холбоотой асуудал хэрвээ бид нар тавьсан санал нь биднэрт олон нийтэд хилцүүлээд дэмжигдэхгүй бол бид энийг оруулахгүй, ярихгүй. Бүх юмыг нээлттэй явуулна. Ямар ч ашиг сонирхол байхгүйгээр явуулнаа. Та бүхэн хараарай.